Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ нэгэн бахархалтай сэдвийн талаар ярих болно. Энэ бол дэлхийд хамгийн аюулгүй, цэвэрхэн, ямар төвжирэл байдгүй, нийт амьдардаг гэрэгт нь бүгд ямар ч стрессгүй, төвжирэл гэдэг үсгийгч мэддэггүй тийм нийслэл хотын талаар ярих болно. Энэ бол мэдээж Улаанбаатар хот. Улаанбаатар хот маань ганцхан асуудалтай байдаг. Энэ бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдгээр алдартай. Бусдаараа бол Улаанбаатар хотод маань өөлөх юм юу ч ахгүй. Яагаад вэ гэх юм бол Улаанбаатар хотын үе үеийн хотын захирагч нар, үе үеийн дарга нар бол үргэлж Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн төлөө илүү сайн сайхан байлгахын төлөө ажилласаар ирсэн. Тийм учраас өнөөдөр энэ бахархалтай сэдвийн талаар би та бүхэнд ярилцах гэж байна. Тэгэхээр энэ хэлээр таны очрох хүсдэг хот гэж байдаг уу? Үгүй мэдээж байлгүй явах хэрэгтэй. Тийм биз дээ. Тэр хот ч яг ямар хот вэ? Ой хүүхдүүдээ эзэн юм ураагач. Токио эсвэл Сөүл, эсвэл Вашингтон, эсвэл та бүр Парис очихыг хүсдэг үү? Миний итгэжсэн юм идсэн бах та. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа дэлхий дээр олон зуун сая хүн очихыг хүсдэг агуу их түүхтэй Парисын талаар ярилцах болно. Мэдээж гадуур хүмүүс Парисыг заваа, цагаасралтаа дилтгэ байсан харахнуудтай гэж их ярьдаг те. Гэхдээ л энэ хот олон зуун жилийн турш дэлхийн топ хотуудын нэг хэвээрээ л байна. За бүгдээрээ энд явгооны гарц байна, энэ гарцаар гарчээ. Гэхгүй те. Тэгээ би Парис хотын талаар жоохон судлаад үзсэн. Тэгээд Монгол улсаагаа нийслэл Улаанбаатар хоттойгоо харьцуулаад үзсэн чи яасан гэж 170 жилийн өмнөх Парис хот руу шилжихээс аргагүй болсон. За мэдээж Парис хот бол маш олон зуун жилийн түүхтэй хот. Та бүхэн мэдж байгаа бах. Бүр манай эртний өмнө байгуулагдчихсан гэдэг. За байгуулагдаа одоогийн бидний мэддэг Нотр-Дам буюу одоо монголчууд бидний хэлдгээр Парисын дарихийн сүмийн байдаг Ile de la Cité гэдэг одоо Ситигийн арал гэдэг тийм арал дээр анх байгуулагдаж шавн тавигдчихсан юм байна лээ. Тэгээд энэ Нотр-Дам гэдэг сүм манаас жижигхэн Парис төрөд нэг арал дээр байдаг хгүй. За энд анх ингэ шавн тавигдаж байгуулагдчихсан. За тэгээ яг өнөөгийн бидний мэддэг одоо энэ гоё гайхалтай барилгуудтай гоё үзмжтэй Парис хотыг хизээ байгуулагдсан бэ гэх юм бол 18 дугаар зуунд одоо их бүтээн байгуулалт нь хийгдчихсэн. За энэ их бүтээн байгуулалтыг хийгээд хамгийн их үүрэг оролцоо санаачлаг гаргасан хүн бол тухайн үеийн ерөнхийлөгч 3 дугаар Наполеон Бонапарт. За 3 дугаар Наполеон Бонапарт гэж хин юм бэ гэх юм бол одоо 2 дугаар Републик буюу 2 дугаар бүгд найрамд Франц улсын хамгийн анхны ерөнхийлөгч. За тэгээ 1848 онд ингээд ард түмний санал суулгаар одоо ерөнхийлөгч болсон. Авч тухайн Францын одоо үндсэн хуулиндаа нэг ерөнхийлөгч нь одоо 2 жил ингээд дараалж улирч сонгогдох тийм боломжгүй байсан. Тэгэнгუთ 4 жил ерөнхийлөгчээр ажилласныгаа дараа 1852 онд өөрийгөө хаанд өргөмжилсөн. Төрийн эргэлт хийсэн гэсэн үг ерөнхийдөө. Тэгээ мань хүн бол ерөнхийдөө бол улс төрд гарахдаа ер нь одоо энэ агуу Наполеон Бонапартын тийм удмын хүн баггүй. Тэгээ тэрийг их хар пиард ашигласан. За ард түмэн ч гэсэн одоо өмнөх одоо Наполеон Бонапарт шиг агуу тийм хүн байх гэж бодож маш их итгэж гаргасан боловч тухайн Францын нийгмийн эдийн засгийн амьдрал бол маш хэцүү байсан. За энийг бүгдээрээ дараа нь ярив. За тэгээд 1852 онд 3 дугаар Наполеон Английн нийслэл Лондон хотод 2 жил болсон гэж байгаа. За тэгээд 2 жил болцоод Английн Лондон хотыг харсан гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тийч маш гой цэцэг модтой, гой цэцэрлэг түрээлэнтэй ийм годамж талбай, замнууд нь айгүй гой зохион байгуулалттай, дэд бүтц сайтай, тийм гайхалтай санагдсан гэж байгаа. За тэгээд Парис хотыг өөрчлөх нь дээр юм байна. Өөрчлөх хэрэгтэй гэдэг санаагаа анх Лондонд байхдаа шийдсэн. Яагаад вэ гэх юм бол тухайн үеийн Парис хот маш заваан бүдүүлэг, дэд бүс хөгжөөгөө учраас бааш шээсэндээ хутгалцсан. Хүмүүс нь бүр Парис хотын голоор урсгах Сэм мөрөнгийн устаас уудаг байсан. Үүнээс үүдээд маш их өвчин томуу гардаг байсан байгаа. Тэрнээс гадна тухайн үед бас Парист дээрэм гэмт хэрэг маш их гардаг байсан. Ядуурл маш ихтэй байсан. Хүмүүс хөдөөнөөс ирж Парис шинэ боломж хайдаг байсан. Тэгээд ядуурл маш их байсан учраас хүмүүс бөөнөр жижиг байранд жигцэлдэж амьдардаг. Тэгээд дээрэс нь Европын бусад орнууд Парисынхныг ерөөхдөө бол бослого үүмэн самууны хот гэж нэрлэдэг байсан. Тэгээд ерөөхдөө асуудлууд бол маш их байсан тухайн үедээ. За нэмж хэлэхэд одоо яагаад түрүүн ингээд 2 дугаар бүгд найрамд хуус гэж яриад байгаа юм бол одоо Францчууд бол та бүхэн мэдж байгаа түүхэндээ маш их тэмцсэн хувьсгал хийсэн ард түмэн. За тэгээд энэ хувьсгал тэгээд парламент одоо хаана ингээд солих болгондоо тэрийг шинээр эхлүүлж ингээд дараагийн одоо бүгд найрамд хуус гэж явдаг. За нэгдүгээр бүгд найрамд хуус та бүхэн мэдж байгаа бол Луи хаан биш үү? Луи хааныг хааныгаа цаадалж ирсэн тий.
Тэгээ 2 дугаар бүгд найрамдах улс гэдэг одоо энэ 3 дугаар Наполеон Бонапартын үеийг хэлж байгаа байхгүй юу. За өнөөгийн одоо та бүхний мэддэг те Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон бол одоо 5 дугаар те Санкем Републик буюу 5 дугаар бүгд найрамдах улсын 8 дахь ерөнхийлөгч. За бүр дээрээс нь нэмж хэлэх юм бол та бүхэн мэдхүү Парис хотын доор 350 км-ийн урттай тэгээ 6 сая хүний гавлын ясаар хийсэн тийм түнэл хоолоонууд байдаг гэж та бүхэн мэдхүү. Ер нь бол Паристын доор үхэгсэд байдаг гэдэг. Энэний талаар бүгдээрээ дараа нь ярилцсанаа заяа. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол комент дээр бичээрэй. Бидний талаар дараа нь бичлэе гэж үе. Парист ирсэн хүмүүс жижигхэн умуур өрөөнд бөөнөрөө амьдарч ажил хайж мөн энэ үед ядуурл дийлдэгэ байсан үе. Тиймээс ямар ч зохион байгуулалтгүй Парисын нарийн годомд шөнийн цагаар дээрэм аллаг хүчээ их гардаг байсан. Францынхаа энэ бүх бүтээн байгуулалт өөрчлөлтийг найдвартай, хариуцлагатай, хэлсэн ярьсандаа байдаг боржуураар мөнгө шаахааргүй өлөн биш тийм хүн даатгаж өгөх хэрэгтэй болсон. Тэр хүн бол одоогийн Парис хотыг инженерүүдтэй. Төлөвлөгөөнд юу байсан бэ гэвэл тухайн үед байсан Парисын 12 дүүрүүдээр нэмээд Парисын гадна байдаг дагуулх хотуудыг нэгтгэж нийтдээ 20 дүүрэг болгосон. Мэдээж Парис хот 40%-аар тэлсэн учраас хүн ам нь 300 мянгаар өссөн. Парис хотыг сайн харуул 1-ээс 20 дугаар дүүрэг яг дун шиг хэлбэрээр тоологддог. Дотор талаас нь 1, 2, 3 гэж тоолдог. Тухайн үед маргаан гарсан. За тэгээ тухайн үед том маргаан гарсан. Тэр нь юу вэ гэх юм бол за одоогийнхаар 16 дугаар дүүрэг буюу Сейзе Маганцмо. За тэгээ Парис хотыг дугаарлаж номерлж эхэлсэн. За тэгээ одоогийнхаар 16 дугаар дүүргийнхэнд 13 буюу Трезе Маганцмо гэдэг 13 дугаар дүүргийн нэрийг өгчсөн. Гэтэл 16 дугаар дүүргийн хүмүүс ууралсан байгаа. Бид нар хэзээ ч өөрсдөө дүүргийг 13 дугаар дүүрэг гэж нэрлүүлэхгүй гэсэн гэж байгаа. Яагаад вэ гэх юм бол тухайн үед болохоор ингээд хамтран амьдардаг, секс хамтрагч явуулдаг эсвэл за ямар ч хэлсэн нэг юм гэрлэж болохгүй тийм хүмүүс байдаг шүү дээ харилцаатай. Тийм хүмүүс Sous marié à la mairie du 13e arrondissement гэж ярьдаг байсан байгаа. Тэр хүмүүсийг энэ юу гэсэн үг вэ гэх юм бол 13 дугаар дүүргийн хотын захиргааны байранд хурим байна гэсэн утгатай. Ер нь бол францчууд ер нь хотынхоо захиргааны байранд хурим гэрэлтэй батлуулдаг. За тэгээ яагаад энэ дургу байгаа бэ гэх юм бол өмнө нь 12 дүүрэгтэй байсан гэсэн шүү дээ. Парис хот 12 дүүрэгтэй байсан. Тийм учраас одоо энэ иймэрхүү нууц харилцаатай ийм гэрэлтээс гадуур харилцаатай хүмүүс одоо байхгүй дүүрэг дээр хурим байна гэсэн тийм одоо ёжлол хэлбэрийн тийм үг юм уу да тий. Одоо чи бит хоёр одоо 13 аррondissement хурим байна гэх юм бол хоёулаа хизээч гэрлэхгүй гэсэн утгатай байхгүй. Тийм одоо энэ үгнээс болоод одоо 16 дугаар дүүргийнхэн 13 дугаар дүүрэг гэдэг нэрийг аваагүй гэж байгаа байхгүй. Амар сонио. За тэгээд мэдээж 13 дугаар дүүрэг гэж одоо байгаа шүү дээ тий. 13 дугаар дүүрэгт нь одоо China Town байдаг. Энд одоо хятадууд байдаг гэсэн үг. 13 дугаар дүүргийг бол эзэлсэн. Одоо хятад хоол, унд, дэлгүүр хошоо одоо 13 arrondissement дээр хятадууд маш их байдаг. За тэгээд Сейзем аррondissement 16 дугаар дүүрэг бол ерөнхийдөө бол үеийн үед жилийн жил тийм баян язгууртан суутнууд амьдардаг тийм дүүрэг. Ерөнхийдөө бол та тэр 16 дугаар дүүрэгт очих юм бол ерөнхийдөө бол маш цэвэрхэн за барагта кебаб юм уу түргэн хоолны газар ер нь барагта байдгүй тийм дүүрэг ахгүй юу. Тэгээ ерөнхийдөө бас нэг юм үг байдаг. Il fait 16 гэдэг нь болохоор тэр яг 16 шиг гэсэн утгатай байхгүй юу. Тэгэхээр яг юу гэсэн үг юм бэ гэх юм бол тийм нэг элегант, дэгжин, хямсгар тийм язгууртан хүмүүсийг тийм 16 гэж хэлдэг тийм үгнүүд байдаг юм байна. За мэдээж ийхүү бүтээн байгуулалтууд эхэлсэн. За тухайн үед бага улс маань болохоор зарим их сурвалж дээр 18 мянга, зарим их сурвалж дээр 25 мянган байшин барилгуудыг нураасан гэж байгаа. За тэгээ ард түмэн маш их эсэргүүцчихсэн. Яагаад гэх юм бол өөрсдийнх нь өвөг дээдсийн. За бульвар гэхээр та бүхэн мэдж байгаа шүү дээ, тий. Өргөн чөлөөнүүдийг байгуулсан байгаа байхгүй энэ үед. 5 тэрбум франк буюу одоогийнхоор 20-30 сая евро гэж байгаа байхгүй. Тэгээ миний хаар болохоор энэ тооцоож бас арай бага юм санагдаад байгаа. 200-аас 300 сая евро ч юм уу тий. Бараг тэрнээс ч их мөнгө байх гэж бодоод байгаа байхгүй. Тухайн үед ард иргэд Усманыг маш их зүйл буруутгаж байсан. Өөрийн танил гэр бүлийн хүмүүст хотын гой байрлалууд дээрх үйл хөдлөлийг өгсөн. Усманы хүрээллийнх маш их хүлжиж баяжсан. Мэдээлэлтэй ойр байж өөртөө давуу эрх олгосон гэх мэтээр буруутгадаг байсан. Мэдээж энэ бүхэн үнэнч бай, худлаач бай. Үнэн бахав. За тэгээд энэ сайхан бүтээн байгуулалтыг хийсэн ч гэсэн нөгөө талаараа төр засаг буюу Францын хаан засаглал гангаж эхэлсэн. Үүнээс гадна ард иргэд Усман руу байнга дайрч шүүмжилж байсан учраас Усман албан тушаалаа өгсөн. За тэгээд Францын хаан 3 дугаар Наполеон тухайн үед байсан одоо Прус гэдэг улстай
За одоо Германы хойд засгаар байдаг байсан улс гэж байгаа. Тухайд бол маш хүчтэй улс байсан. Тэгээ одоо бол байхгүй гэж байгаа. Тэр нь бол германчууд гэж хэлж ер нь бол болох үст тийм улс. За Прусийн өдөө хатгаланд орж одоо дайн исэн. За харамсалтай нь дайнд ялагдсан. Дээрээс нь олзлогдсон. За тэгээд энэ хааны талаар ярих юм бол хаан бол ерөөхдөө бол хотыг гой сайхан байгуулахаас өөр бол нэг ард түмэндээ бол нэг тийм таатай бол хаан байгаагүй. Тэгээд мэдээж Франц улсын бүгд найрамдагчуд гэдэг тийм том бүлгэн байгаа. Улс төрийн энэ бүлгэнийхэн бол мэдээж хааныгаа маш их шахдаг байсан. Яагаад гэх юм бид ойлгомжтой шүү дээ. Төрийн эрхээ өөрийнхөө хүчээр авцсан. За тэгээд мэдээж энэ бүтээн байгуулалтыг хийсэн Усман одоо батан буугдсан. Үүний дараа хаан ч гэсэн өөрөө дайсны талд ослогдсон. За тэгээд ерөөхдөө Прусчууд одоо Парисыг эзлээд даам гарч даалуу тоглосон. Тэгсэн ч гэсэн одоо бүтээн байгуулалтууд бол үргэлжлэж явагдчихсан гэж байгаа. За ингээд хаангүй болсон учраас Францын 3 дугаар бүгд найрамдах улс буюу Troisième République эхэлсэн. За энэ үеийн бол Францчуудын хувьд бол маш хүнд хэцүү цаг үе байсан. За энийг бол дараа нь өөр сэдвэр ярьж болно. Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ товчхон Парис хотын сэргэн мандал бүтээн байгуулалтын талаар жаахан ч гэсэн ойлголт өгсөн болов гэж бодож байна. Мэдээж тухайн цаг үед эрх мэдэлтэй ч гэсэн ард иргэдэд тийм сайхан амьдруулж чадаагүй хаан хэрвээ Лондонд очиж 2 жил амьдраад өөр орны хөгжил цэцгэлтэй санаа авч өөрийн нийслэл хотоосоо ичээгүй бол улс орны нийслэл ямар чухал өтөрхтэй өөрийн гэсэн давуу тал имижтэй байхыг мдээгүй бол энэ бүхэн эхлэхгүй байсан баг. Хожим хүмүүс түүнийг элдвээр ярьж харааж доромжилсан ч гэсэн Парис хотын бүх өөрчлөлтийн эхлэлийг 3 дугаар Наполеон хаан тавьсан юм. Мэдээж түүний бодол санаа төсөөлсөн тэр хотыг бодит болгож өгсөн Жорж Ижен Осман бод яалчгүй хамгийн чухал хүн. Энэ хүн бол дэлхийн архитектур мөн орчин үеийн хотын өнгө төрхийн хамгийн шилдэг жишгийг анхлан бүтээсэн хүмүүсийн нэг гэхэд хэлцдэггүй байх. Парис хот одоо ч гэсэн хэдэн 100 жил хотоо зарж, түүхээ зарж маш их мөнгө олдог. Альва өөрчлөлтийг хийхэд мэдээж ард түмний зарим хэсэг үргэлж эсэргүүцнэ. Ард иргэд зарим өөрчлөлтөд дургүй байна. Гэхдээ хожим нь дараа дараагийн хотын иргэдтэй түгжрэлгүй, элдэн утаагүй, өвчнгүй тийм сан хотыг өвлүүлж үлдээн. Энэ түүх бол 170 жилийн өмнөх түүх. 20 жилийн доторх бүтээн байгуулалт шинжилтийн түүх. Энэ үед мэдээж техник технологи өндөр хөгжөөгүй байсан. Хэрвээ одоо үед юмыг засаж янаслыг гэвэл техник талаасаа, төлөвлөгөө зохион байгуулалт, судалгаа талаасаа маш олон жишээ загварууд бидэнд байна. Магадгүй энэ бүхнийг 4 жилийн дотор хийж болно. Засаг төр солилцоход ажил зогсно, зам болоход боржуур солино, үйл болоход утаанд зовно, түвшрийн дотор амьдрал зогсно. Энэ бүхнийг өөрчлөх эрх мэдэл хүнд байгаа вэ гэвэл мэдээж энэ бичлэгээр хэн нэгэн даргаыг Дубай руу яв гэсэнгүү, хэн нэгэн даргаыг Лондонд 2 жил болоод туршилт судлаад гэж хэлсэнгүү. Зүгээр л ерөөхдөө энэ хотынхоо их бүтээн байгуулалтыг хийчих юм бол дараа дараагийн хотынхоо шинэ иргэдтэй тийм ээ сайн хотыг үлдээчих юм бол эргээд хэдэн жилийн дараа таны өөрийн чинь л нэр дурсагдана. Тийм учраас үе үеийн хотын дараа захирагч нар та бүхэн минь энэ сайхан хотоо эртхэн өөрчлөж засаач гэж хүсэж байна. За тэгээд бичлэгийн төгсгөлд үе үеийн хотын дарга захирагч нартаа хэлэхэд 100 бити зүгээр байгаа боржуур солиод байгаа ч гэж хэлээ да. Манай Улаанбаатар хот бол үнэхээр гайхалтай сайхан хот. Зүгээр шийдэх асуудлууд гэх юм бол хэдхэн асуудлууд байгаа. Энэ бүхнийг шийдэх үнэхээр амархан гэж бодож байна. Яг үнэндээ. Жохон сэтгэл дутаад байгаа юм шиг санагдаад байна. Тэгэд энэ сайхан Улаанбаатар хоттой бүгдээрээ ад жаргалтай эрүүл их сайн сайхан амьдрий гэж хүсэж байна. 2333 он биш 2030 он гэхэд бүгдээрээ гайхалтай сайхан хотод амьдрна гэж найдаж байна. Тэгээд хөшөө барай шаачваа. За энэ үргэлж бичлэгийн хамт үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр бүгд ямар бичлэг хийх вэ гэх юм бол Парисын доор байдаг 350 км-ийн урттай 6 сая хүмүүсийн гавлын ясаар өөрчилсөн тийм түнэл хоолойнуудын талаар ярилцах болно. Мөн катакомбын газруудаараа аялдаг катафилчүүдийн талаар мөн ярилцах болно. Энэ бол маш сонирхолтой сэдв байх болно гэж бодож байна. Тэгээд та бүхэн манай сувгтаа subscribe дарааг бол дараарай. Мөн лайк дарж, комент хийгээд санал бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Та бүхэндээ хайртай шүү. Баярлалаа.